Сайн байцгаана уу? За Blast Open Spring 2026 энэхүү тэмцээн 3 сарын 18-наас 29-ний хооронд бол зохион байгуулагдгаар байгаа. За өчигдөр шөнө энэ тэмцээний хамгийн онцлог тоглолт болох Монголз Маус гэсэн хоёр багийн учраа бол гарч ирсэн. За тэгээд Монголын хувьд бол 2 тгээ харьцаатайгаар Маус багийг буулгаж авсан байна. Nuke дээр 13.1-ээр, Inferno дээр 13-3-аар хожсон. Маус эсрэг сүүлийн 5 тоглолт дээр 5 дараалал хожигдсон ганц ч map авч чадахгүй явж исэн үзүүлэлттэй байсан бол өчигдөр ингээд илт давуу байдлаар хариугаа авч чадлаа. Бас нэг онцлог мэдээ гарч ирсэн нь Blast Open Spring 2026 тэмцээний галзуу тоглолтууд эхэллээ. CS2-ын үнэнч Fnatt танд нэгэн онцгой бонусыг авах боломж байна. Миний промо кодыг ашиглан Монгол бага дэмжиж тусгай урамшууллыг нээн бооцоогоо өсгөж тоглолт бүрийг илүү сонирхолтой болгох боломжтой. За Монголын оролцсон тоглолтууд дээр өндөр урамшууллыг авах боломжтой. За түүнээс гадна тэмцээний турш үргэлжлэх маш олон онцгой урамшуул бэлгүүд байгаа. Таг одоо бонус аваад дуртай бага илүү сонирхолтойгоор дэмжээрэй. За Teknoгийн хувьд бол за энэ мэргэжлийн түвшний тоглолт дээр S tier түвшин дээр өөрийнхөө карьерийнхаа хамгийн өндөр үзүүлэлтийг гаргасан тоглолтоо бол хийсэн байна. За Teknoгийн хувьд гэх юм бол за 2 дахь map Inferno дээр 22 киллтэй 7 үхэлтэй за 230 гэсэн рейтингтэйгээр тоглолтыг өндөрлүүлсэн. За энэ харахгүй Teknoгийн хувьд гэх юм бол өчигдрийн тоглолт дээр бол маш мундаг байсан. Nuke дээр ч гэсэн 20 киллтэй бол дуусгасан. За энэс өмнөх Teknoгийн хамгийн өндөр рейтингтэй тоглолт нь болохоор за Vitality баг эсрэг хийжсэн тоглолт байгаа. Тэр нь 229 гэсэн рейтингтэй байсан. E-sport World Cup тэмцээн дээр Vitality-г эсрэг 2 тэгэр хождог тоглолт. Тухайн үед бол Tekno бас тухайн тэмцээний MVP тоглолцыг бол авч ирсэн. За тэгээд энэ удаад ямар ч байсан карьерийнхаа хамгийн өндөр рейтингтэй тоглолтыг дахиад нэг левел ахиулж чадлаа Tekno. За тэгээ Монголын хувьд хэм бол дараагийн тоглолт нь Hyperbreak-ийн semi-final. За Vitality багтай учраа таарахаар болсон байна. За Vitality-г бол эхний учраан дээр 9Z гэх багийг хожиж гарч ирсэн. За Vitality Монголын тоглолт бол плей-оффын эрхийн төлөөх тоглолт. Хожсон баг нь плей-офф руу гарна. За хожигдсон баг нь доош ловерлог уунана. За энэхүү тоглолт 3 сарын 22-нд шөнийн 2:30-аас хуваарь зоогдсон байна. За бас нэлээд сонирхолтой тоглолт гарч ирнэ. За Монголын хувьд хэм бол Vitality гэдэг багтаа бол бүр маш олгодууд тоглосон. Хожих ч үеэсэн, хожигдох ч үеэсэн. За сүүлийн тоглолтын хувьд хэм бол за PGL Clash Napako тэмцээн дээр Vitality багтаа таарч ирсэн юм байна манай монголч маань. 2 сарын 22-нд за тухайн үед бол 2 тэгээр хожигдож байжээ. Mirage дээр өвтий гарга хожигдсон. Даст 2 дээр андардуулсан. За энэ удаад бас тэгээд Vitality-гаас хариугаа авах нь дээ. За тэгээд B группийн хувьд бол яа харахгүй бас нэлээд чанга багууд байгаа. Одоо үнийг Vitality-г хожоод шууд плей-офф руугаа гарчвал амар байгаа тань Монголын хувьд. Lower нь бол бас тэгээд Lower дээр бас гяндаж ижил гарч ирээд энэ. За дараагийн ярих зүйл. За бусад Монгол багууд маань бас энэ ойрын хугацаанд бас нэлээд ачаалалтай тэмцээн оролдоонд ороод байгаа. Яг одоогийн хувьд хэм бол Mesa League, за ESL National Championship, за ESL Challenger League гэсэн тэмцээнүүд ерөнхий ингээд явагдаж эхэлж байна. За ESL Mesa League-ийн хувьд хэм бол одоо ингээд дуусах тал руу хандж байгаа. ESL-ийн хувьд хэм бол өнөөдөр 20-нд тоглолтууд нь дуусна. За Mesa League-ийн хувьд хэм бол 22-нд тоглолтууд нь дуусахаар байгаа. За тэгээд Монгол багууд энийг ачаалал дунд Valve оноогооч гэсэн бас нэлээд дээшлүүлээд авч байна. Одоо ерөнхий урдахгүй 4 сарын 6-нд Major тэмцээний урилгууд тараагдана. За Аз үсээс 5 баг орно гэж яриад байгаа. Тухайн 5 багаас ер нь бол Монгол багуудын хувьд бол ганц л баг Монголч дээр нэмэгдээд ганц баг ер нь орох боломжтой болцсон байгаа даа. Одоо ингээд Valorant харах юм бол нэгт Монголц, 2 Thunder Down Under, 3-т FlyQuest, 4-т Semperfi, 5-т Hans гэсэн баг жигссэн байгаа. За энэ Thunder Down Under, Semperfi гэсэн 2 Австрал баг бол энэ Австралийнхаа дотоод тэмцээнээс нэлээд өндөр оноо фармда гараад ирлээ. Ер нь 2-7 хоногийн өмнө бол энэ хоёр баг чинь бүр доор байсан шүү дээ. Бүр 10-аас хойгоор жагсчихсан бол одоо ингээд бүр шууд топ 5 руу ороод ирсэн. Valve ранкныхаа хувьд бас нэлээд зөрүүтэй болоод ирсэн. Thunder Down Under бүр 1300 оноотой. Semperfi 1150 оноотой. Тэгсэн чи араас нь Hans-ийн хувьд бол 1050 оноотой ингээд. Valve ранкны оноо бол бас нэлээд зөрүүтэй болоод эхэлсэн байгаа даа. За тэгээд Hans-аас гадна нэг багийн Valve оноо нэлээд ахсан нь бол Nextvoid. Загад энэ харагдаж байгаа. Nextvoid-ийнх нь 7-т жагсаж байгаа. 1012 оноотой. За Nextvoid-ийн үдх юм бол одоо бүүсэд удаагүй одоо нэг 3 сар болж байна уу. Ямар ч байсан хуучин Atox-ын бүрэлдэхүүн явж байгаа. Aircast-ийн
одоо ахалж явж байгаа баг. Хуучин Atoxos 3 тоглогч болох MIQ Accuracy, Zesta гэсэн 3 тоглогч ороод ирсэн. За тэгээ нэг залуу тоглогч Oshana гэдэг залуу тоглогчтой энэ баг бол Монголынхон болон Азийн сонгон шалралт дотоодын тэмцээн оролдонд ороод явж байна. За Next Void-ийн хувьд бол бас одоо энэ үлдсэн тоглолтууд дээр хожил байгуулад ялангуяа ESN дээр авраг аваад гараад ирэх юм бол бас Valve оноо нэлээд ахиад ирнэ. Бас Major-ийн стикер ойрхон байгаад байна Next Void-ийн хувьд. За түүнээс гадна Hans-ийн хувьд ч гэсэн бас маш том боломж бол байгаа. За Hans гэхдээ нэг асуудал нь бол ESN дээр хасагдсан. ESN-ийн лаврын тоглолтын дээр 5 star гэдэг хуучин Nomadsen багт Nomadsen хожигтой хасагдсан. За одоо тэгээд Mesa League-ийн тоглолтуудыг хийж байгаа. За Mesa League дээр бас доошо лавр руу онцсон байгаад байна. Лаврын тоглолтыг хийн. За тэгээд үүнээс гадна бас Chingus Warriors гэсэн багт Valve оноо одоо 949 оноотой 11-т явж байгаа. За Chingus Warriors-ийн хувьд бол бас стикер гаргах боломж бол байгаад байгаа. Chingus Warriors-ийн хувьд гэх юм бол Mesa League-ийн тоглолтуудыг бол хийн. За харамсалтай нь бол ESL дээр хасагдсан. За тэгээд үүнээс гадна ESL Challenger League Season 51-ийн Азийн сонгон шалралт эхэлж байгаа юм байлаа өнөөдрөөс эхлээд. За тухайн тоглолтууд бас Valve-аар бодогдож байгаа. Тэгэхээр бас яг энэхүү ESL Challenger League дээр орж байгаа Chingus Warriors, за BMZ, 5 Star гэсэн багуудын хувьд хэм бол бас Valve-аагаа ахиулах боломж бол харагдаад байна. За Cube бас орж байгаа юм байна. За энэ дундаас бол ер нь Valve-аа ойрхон гэвэл за Chingus Warriors нэлээд ойрхон байгаа стикер гаргахад. За BMZ бас гаргах боломж бол байгаад байна. За тэгээд 4 сарын 6-ныг хүртэл шүү дээ. Одоо тэг манай Монгол багуудаас бол ямар ч таамаг алгаа. Энэ баг нь ер нь авандаа гэсэн таамаг бол огтоолог. Маш ойрхон байгаад байгаа энэ өрсөлдөөн. Тэгээ ялангуяа бас хятадууд Linvision Таилуу гэсэн багуудын ранкч гэсэн бас манай Монгол багуудтай ойрхон байгаад байна. Ер нь тэгээд энэ удаагийн Азаас бол энэ австралчууд бас нэлээд амар оноо фармда гараад ирсэн. Бараг энэ байдлаар 3 австрал баг орох нь бол бат олчж байгаа л харагдаж байна. За тэгээд 2 Монгол баг явах уу эсвэл ганц Монгол баг явах нь уу? Монголд бол бат гарах нь ойлгомжтой. Монголс дээр нэмэгдээд ямар Монгол баг маань стикерийг гаргах вэ гэдэг нэлээд асуудалтай байна. Ямар ч байсан одоогийн өрсөлдөөнд Hans, Next Void, Chingus Warriors гэсэн багууд бол маш ойрхон байна гэсэн үг. За дараагийн ярих сэдв гэх юм бол за Valorant дээр нэгэн ярих сэдв бол гарч ирсэн. За Valorant-ийн Challenger League гэдэг ерөнхий бол яг Riot-ос зохион байгуулагддаг албан ёсны маш том тэмцээн $50,000 шагналын сантаа явж байгаа. Энэхүү Азийн сонгон шалралт дээр Монгол улсыг төлөөж орж байгаа Trinity баг плей-офф руугаа гарч ирж чадсан. За Trinity баг гэх юм бол за өнөөдөр орой Lower Barracks-ийн тоглолтыг бол хийхэр байна. Орой 21 цагаас Rival Esport гэх баг эсрэг хасагдагчтай тоглолтыг хийнэ. Rival Esport-ийн хувьд гэх юм бол за Rest of Asia-гийн сонгон шалралтаас гарч ирсэн. За Сингапурын баг байгаа. За хэрвээ энэхүү тэмцээн дээр Trinity амжилт гаргаад за оноогоо сайн цуглуулж чадах юм бол за Valorant-ийн үндсэн VCT яг албан ёсны тэмцээн болох VCT рүү Pacific Stage 2 руу орох боломжтой байгаад байгаа. За гэхдээ ямар ч байсан ихний ээлжинд бол бас чамлахааргүй өндөр амжилтыг гаргацсан яваад байна. Плей-офф руу орно гэдэг бол бас тийм амар бол байгаагүй. За тэгэд үүнээс гадна за Soft Asia бүсийн сонгон шалралт дээр за манай Монгол тоглогч Const энэ итгэх багт тоглоод явж байгаа. Const-ийн хувьд бол Revenant X Spark гэдэг энэ итгэх багт орсон. За ямар ч байсан group stage-ийн тоглолтуудаа хийсэн. Нэг хожил, нэг хожигдолтой явж байна. Өнөөдөр орой бас 8:30-аас дараагийнхын тоглолтыг хийнэ. За тэгээ Valorant-ийн хувьд ч гэсэн бас ингээ манай Монгол тоглогчид бол бас яг энэ Riot-ын зохион байгуулж байгаа үндсэн тэмцээнд ороод баг багаар амжилтууд ахиулаад явж байна.